хүүхэд ихний амьдралын ихний 6 сарда ээжээс авсан мэдэхгүй тархалтай байдаг гэж ярьдаг те. Өөрөөр хэлбэл ээж ковидоор улаан бурхнаар өвдөжсэн бол хүүхэд маань тухайн одоо вирус ямар нэгэн одоо халдвараас сэргийлэх нэг ээжээс авсан тархалаагаар явж чад 6 сар хүрээд ирэнгүүт өөрийнх нь яг идэвхтэй тархалаа буюу яг өөрөө тэр одоо вирус нянга даван туулах шаардлагатай болоод эхэлдэг те. Тэгэхээр 6-аас за ойролцоогоор 2 нас хүртэл гэхдээ 2 нас хүртэл гэртээ их хвчлэн байдаг бол харьцангуй гайгүй. Тэгтэл 2 нас ингээд хүрээд эхлэнгүүт хэдүүл ингээд цэцэрлэгийн асуудал яригдаад эхлээд ээж нь ажилдаа орон цэцэрлэгт гэлс өглөөгийн гут хүүхэд яг тэр 2 настай цэцэрлэгт орох жилээ ер нь бол ханиадгүй, нусгүй, зэргүй ингэж байдаггүй тий. Тэгэхээр ер нь ингээд ойролцоогоор цэцэрлэгт анхны жилийн явж байгаа хүүхэд 3-7 хоног тутам нэг вирусын халдвар авна. За тэгтэл нэг вирусын халдвар идэвхтэй 14 хоног тий. Тэгэхээр хэдүүл ингээд тооцоод үзэхээр эсвэл ингээд нэг үзүүлчин гутаа ерөөс огт зүгээр болсонгүй гэдэг тий. Тэгтэл цэцэрлэгт байгаа хүүхэд дараагийн халдварууд ингээд дамжаад яваад идэг. Тэгтэл одоо ойролцоогоор 8-аас 12 удаа гэж ярьдаг те жилийн одоо хүүхдээ өвдөх давтамж нь 2 настай хүүхдийн үед тэгтэл 3 нас хүрээд ирэхээр арай жоохон багасаа 4 нас хүрээд ирэхээр учиртай 6 нас хүрээд ирэхээр насан туршидагтай ойролцоолно гэж үздэг те. Тэгэхээр энэ их 2 настай хүүхдээ энэ ханиа томон дээр те энэ олгонд ханиасан болгонд эсвэл гинт өндөр халдварсан болгонд антибиотик авах шаардлага гардггүй.